Төрийн албан хаагч их орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж Монгол улсын хууль ёс зүйн хэмжээг чанд мөрдөж үндэсний язгуур ашиг сонирхол зарагдан албан үүргээ үн шударга биелүүлэхэд тангаргалыг. Тангаргаасаа нийцвэл хуулийн хариуцлага хүлээнэ. Би тангараг өргөсөн төрийн албан хаагч мөн би зүгээр л хүн. Би айлын эзэгтэй, ээж, охин. Миний амьдрал баяртай, гонигтай, эмоцсон жирийн өдрөвттэй. Заримдаа би өөрийнхөө баймар санагддаг. Гэвч төрийн албаны үүрэг хариуцлага хэлбэрлэлтгүй, шударгуу, тасалдаггүй явагдах ёстой гэдгийг бас мэднэ. Энэ байдал заримдаа надад дарамт учруулдаг. Ажлын ачаалал цаг хугацааны юу вэ? Миний хувийн амьдралд нөлөөж гэр бүл хайртай хүмүүстэй цаг гаргаж чадахгүйгаас гадна төрийн албан хаагчдын өндөр хариуцлага нийгмийн шаардлагуудаа тулгарч заримдаа ажлаас хашрах хам шинжиж өртдөг. Төрийн албан хаагч ажлаас салсрах хам шинжид өртснөөр сэтгэл зүйн хямралд орох, хөлбөрийн бүтээмж буурах, байгууллагын үйл явц үйлчлэгээний шанарт сөргөөр нөлөөлөх гэх мэт олон сөрөг үр дагаврыг агуулж үүдэг. Калифорни их сургуулийн сэтгэл судлалын профессор Кристанос Маслачийн боловсруулсан хашсрах хам шинжийг үнэлэх стандарт тестийг ашиглан 331 төрийн албан хаагчдаас судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүн 331 төрийн албан хаагчийн 116 буюу 35.1% нь ажлаас халдсан хам шинжийг дундаас дээд түвшинтэй байна гэж гарсан. Бөгөөд судалгаанд оролцогчдын 3.1 нь ажлаас халдсан хам шинжтэй байна гэж гарсан. Үүнээс үзвэл төрийн албан хаагчдын ажлаас халдсан хам шинж замын гэрэл доогоор төсөөлөх юм бол шар гэрэл асан байна. Төрийн албан хаагчдын ажлаас халдсан хам шинжийг бууруулахын тулд нэгдүгээр ажлын байрны тодорхойлолтыг боловсронгүй болгох, ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, хоёрдугаар ажлын цагийг 7 хоног 35-аас дээшгүй байлгах, гуравдугаар төрийн албан хаагчдын ажлын үр дүн цагт бус бүтээмж суурилж үнэлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээний аргачлалыг боловсруулах, дөрөвдүгээр төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаан, технологийн шийдлийг нэн даруй нэвтрүүлж төрийн үйлчилгээнд хүний хамаарлыг багасгах, зайнаас ажилт нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Бид бүгдээрээ мэдрэмжтэй, сэтгэлтэй, сэтгэл гэдэг эрхтэнтэй. Төрийн албан хаагчид үүрэг хариуцлагаас гадна бидний сэтгэл мэдрэмж бас чухал учраас илүү чанартай орчинд ажиллахыг бид хүсэж байна.